Сайн байцгаана уу? За гадруугийн дэлхээс байгуулах лекц 15 дахь тухай ярилцъя. За тэгэхээр тухайн лекцийг тэмдэглэж авахдаа бодлого тийм ээ энэ дөрвөн бодлогыг гүйцэтгэх явцдаа тухайн аргуудын онцлогуудыг ойлгож аваарай. За гадруугийн дэлхээсийг гадруугийн шин чанараас нь хамаарат өөрөөр хэлбэл ангиллаас нь хамаарат тийм ээ. За мөрийн гадаргуу юм уу? За таст гадаргуу юу? Тийм. Ер нь бол бүрэн дэлгэгддэггүй гадаргуу гэдгээс хамааруулаад тийм ээ. Ерөнхийдөө дараах байдлуудаар дэлгэгдэг байгаа. За тэгэхээр бүгдээрээ дэлхээсийн ер нь бол дэлхээс гэж юу юм? За энэ дэлхээсийн тийм ээ үүсгэх аргуудыг авч үзье. За тэгэхээр гадаргууг задлж тэнээлхэн хавтгайдаа давхцуулахад үүсэх дүрсийг гадаргуугийн дэлхээс гэнэ гэж байна. За өөрөөр хэлбэл эд юмсын гадрах хэсгийг тийм ээ бүгдээрээ нэг хавтгай дээр давхцуулаад ингээд тавьчихна шүү дээ тийм. Тэгэхээр тэндээс үүсэж байгаа тэр дүрслэл ерөөсөө гадаргуугийн дэлхээс үүсэж байна гэсэн үг. За тэгвэл энэхүү дэлхээсийг одоо бүгдээрээ үүсгэх ямар одоо арга аргачлал байна гэдгийг тэр авч үзье. За тэгэхээр ер нь бол гадаргуу маань тийм онцлогоос хамаарат дэлгэгддэг болон дэлгэгдэхгүй гадаргуу гэж байгаа л да. Тэгэхээр дэлгэгддэг гадаргуугийн дэлгээс гэхээр дэлгэгддэг гадаргууг дараах аргуудаар дэлгэнэ гэх. Өөрөөр хэлбэл нормал огтлын арга. За мөн гурвалжны арга, өнхрүүлэх арга гэх мэтчлэн метр аргуудыг авч үзэн. За энд бол бүгдээрээ дараах жишээгээр тийм ээ нормал огтлын аргыг тайлбарлаж байна. За нормал огтлын арга гэхэлэр үндсэндээ бид нар бол тухайн тийм ээ ирэмгүүдэд нь перпендикуляр хавтгайгаар огтлоход тийм ээ үүсэх. Өөрөөр хэлбэл энэ бол ирэмгүүд нүүр хоорондоо параллел тохиолдолд энэ аргыг ашигладаг байхгүй. Тэгэхээр ирэмгүүдэд нь перпендикуляр байрлах тийм ээ хавтгайгаар огтлоод тэр хавтгайн огтлолд үүснэ дүрсэд тийм ээ дүрсийг дэлгээд тэр дүрс өөрөөр хэлбэл тэнд нэг ийм шулуун үүснэ гэсэн үг тийм. Түүндээ ирэмгүүдийн перпендикуляраар хэмжиж байрлуулах ийм зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ. За өөрөөр хэлбэл ийм нүүрэн пороксдогч байршилтай нэг юм нормал огтлын хавтгайг сонгоод авч байна тий. За өөрөөр хэлбэл бидний энэ призм гадаргуу маань нүүрний төвшний ирэмгүүдтэй байрлалцсан байна. Тэгэхээр шууд ингээд нүүрний хавтгай дээр перпендикуляраар авчиж болж байна тийм ээ. За ингээд нормал огтлын арга энэ хавтгай маань мэдээж бидний призмыг гурвалж нар огтлно орон цэгүүд дээрээ орон цэгүүд нь ирэмгүүд дээрээ байрлах тийм ээ. За тэгэхээр ийм гурван орон цэгүүдийг ирэмгүүд дээрээ байрлуулчлаа. Тухайн ирэмгүүдийг одоо бид нэр өөрөөр хэлбэл за порокс үржлэх аргаар төвшний байршилд оруулж байна. За өөрөөр хэлбэл энэ дээр нөгөөдөө ирэмгүүд дээр байгаа цэгүүдийг төвшний байршилд авчиж тавьчих байна. Буюу энэ гурвалж нэг өөрөөр хэлбэл төвшний байршилд зүүж авчирч байна гэсэн шүү дээ. За энд бид нэр нормал огтлын хавтгайг үргэлжлүүлэлт нь тэнхлэгтэй огтлцуулж чинь тий. Тэр нэгэсэндээ суурьтай ижилхэн төвшөнд авчил эргүүлчихлээ гэсэн. За ингээд тэр нормал огтлын дүрс маань одоо дээрээс харахад яг яаж харагдах вэ гэхээр өөр нь бол ямар гурвалж юм гэсэн тэр гурвалжны талбайгаар харагдаж шүү дээ тий. Ингэж харагдана. За ер нь бол байраа солиогүй байх үедээ бол энэ тийм ээ харгалзах ирэмгүүд дээрээ харагдана гэдгийг бид мэдчихэж байгаа. За ингээд нормал огтлын хэмжээг бол ингээд төвшний байршилтаар гаргаж ирж байгаа. За ингээд дэлгээс дээр бол ерөөсөө шугам талс тийм ээ. За бүгдээрээ ирмэг байна. Бүгдээрээ бодит хэмжээр гарна. За тэгэхээр бүгдээрээ энэ нормал огтлын хавтгайгаа дэлгээсийн хавтгай дээр байрлуулж байна. За дэлгээсийн хавтгай дээр байрлахдаа тэг төвшөнтэй гэдэг утгаараа тэг индекс авч байна. За ингээд нэг гэдэг цэгийг энд байрлуулад за ирэмгээ түүндээ перпендикуляраар байрлуулж байна. За нэг гэдэг цэгээс үүсэх ирмэг гэхэлэр C ирмэг тий.
За С ирэмгийн бодит хэмжээ бол нүүрний хавтгай дээр байгаа. Яагаад гэвэл энэ чинь нүүрний түвшний ирэмгүүд учраас за тухайн одоо ирэмгээ нэг цэгээсээ перпендикуляр тийм ээ нормал огтолтой перпендикуляр авлаа. За С-ийн хэмжээгээ тэмдэглэлээ. За үүний дараа нэг цэгээс 2 цэг буюу тий нэг цэгээс 2 цэгийн хэмжээ буюу 3 зураас хэмжээг ишинэ тийм ээ тэгших нэг аваач тэмдэглэж байна. За түүнээс 2 цэгээсээ мөн перпендикуляраар явах уу. Бүгд А ирэмгээ байрлуулах хэрэгтэй. За энэ уртын хэмжээ бол энэ нүүрний хавтгай бодит төр байгаа. За түүний дараа энэ 4 зураас буюу энэ хараа 3 орыг нормал огтлын хавтгай дээр байрлуулж байна. За түүний дараа Б ирэмгийг авчиж байрлуулж байна тийм ээ. За энэ бид нар энэ нэг ороогоор задлсан учраас С ирэмгээр ерөнхийдөө пирамид маань задарч байгаа гэж ойлгоно. Тэгэхээр С ирэмгээ буцаагаад энд байрлуулчих буюу буцаад энэ одоо дэлгээсээ бид нэр тийм ээ дэлгээсээр бийт босголоо гэхэд С ирэмгээр нийлж босно. Харин А болон Б-гээр нугалагдах учраас нугалах шугам буюу 2 цэгтээ тасалдсан шугамаар тэмдэглэж байгаа гэдгийг анхаарч хараарай. За ингээд үүний дараа бид нар тийм ээ за С-гээр нийлэх учраас Б дээр төгөлж байгаа С хүртэлх тийм ээ. За суурийн талаар нун татна. За дараа нь А дээр төгөлж байгаад тийм ээ. А дээр төгөлж байгаад АС гэсэн талын уртаа яг нун татгаар тухайн хоёр нумын хөлтөлцлөөр бидний С одоо ирэмгийн одоо үзүүр буюу суур дээрхтэй суурийн орой нийлж очно гэсэн үг шүү дээ. За инхээр ABC суур бол бэлэн болж байна. За одоо бүгдээрээ хэвтээ одоо тийм суурийг бол мөн адилхан нийлүүлэх хэрэгтэй. А оройгоос АС хүртэлх зай, Б оройгоос BC хүртэлх зайгаар мөн тогтолцуулаад за суурь ингээд бэлэн болгож байна гэсэн үг шүү дээ. За ийм байдлаар бид нар яг нормал огтлын аргыг ашиглаж болно. За өөрөөр хэлбэл энэ бол ирэмгүүд нь параллел байрлах гадаргуудыг ашиглахад оновчтой арга юм байна гэдгийг ойлгож авлаа. За энэ бол бидний призм гадаргуудын дэлгээс юм байна. За энэ бол нурлах шугам юм байна тийм ээ. За энэ суур маань за ингээд хаана ямар тасууд байна гэдгийг юм тийм ээ өнгөөр ялгаж харуулсан байна. За тэгэхээр ингээд налуу байрлал учраас тасуудын хэмжээ бодитоор харагдахгүй хэдий ч ирэмгүүд бодитоор харагдчихсан. За хэрвээ ирэмгүүд бодит биш байрлалтай байвал бид нар яг бодит биш байх юм бол бодит харагдах төвшний байршилд оруулаад тий. Төвшний байршилд оруулсны дараа бид нар яг дэлхийсийг хийж гүйцэтгэх хэрэгтэй болно. За дараагийн арга барилчлалыг авч үзье. За өнхрүүлэх арга. За өнхрүүлэх арга гэдэг бол өөрөөр хэлбэл тийм ээ тодорхой нэг одоо ирэмгийг ч юм уу тийм ээ бид нэг эргэлтийн тэглэг болгож сонгож аваад түүгээрээ эргэлдэж одоо газар дээгүүр тийм ээ одоо өөрөөр хэлбэл одоо нэг хуйсан цаасыг тийм ээ нэг ирэмгийнхэн дагуу ингээд тэнэлгэж чаар энэ процессыг хийлээд байгаа юм л да. За энэ жишээгээр бүгд авч үзье. За тэгэхээр өнхрүүлэх арга маань өөрөөр хэлбэл нүүл одоо ирэмгүүд нь өөр хоорондоо параллел байгуулагчид нь өөр хоорондоо параллел тийм ээ байрлалтай тохиолдолд авч ашиглавал зүгээр. За тэгэхээр бид одоо нэг цилиндртэй за таст гадаргууг юм бол багтааж байгаа. За тэгэхээр өөр нь бол таны бүгд мэднэ тийм ээ мөрөө шугам маань бүрэн дэлгэгдэнэ гэхэд бол асуудалтай өөрөөр хэлбэл периметрийн утга бол P утгатай алддаг байгаа тий. За тэгэхээр бид нар эндээс юу гэж ойлгох вэ? Өөр нь бол P утга маань өөрөө одоо төгсгөлгүй үргэлжилдэг гэдэг мэднэ. Тэгэхээр энэ бол мөрөө шугам бол ойролцоогоор дэлгэгддэг гэж үзэж бодно. За тэгэхээр түүн дотроо бол таст гадаргуу багтаагаад хэдий олон хэмжээний олон тастыг багтаанууд төдий хэмжээний наривчлалтай дэлгэгдэнэ гэж ойлгоо. За ингээд бүгдээрээ тийм ээ энэ дотроо одоо нэг призм багтаачаад энэ одоо тэгшинтэй учраас нэг талд нь харилцсан юм харагдаж байна тийм ээ. За ингээд нөгөө талаа одоо нүүрний проекци байгуулж байна. За ирэмгүүд нөгөө хоорондоо параллел байрлал гэж үзэж байна. За гэхдээ бид энэ бол байгуулагчийн байрлал гэж үзэж болно. За ингээд А гэх тийм ээ нэг болон А гэсэн энэ одоо нүүрний хүн шугамыг дайрсан одоо эргүүлэх тэнглэг сонгож аваад за энэ 2-оос 3-аас 4-өөс 5-аас явж байгаа одоо байгуулагчдыг эргүүлж болох байна
өнхрүүлж болно гэж болгоно. Тэгэхээр энэ нэг тэнхлийг тойроод эргэлтэн гэхлээр ийшээ одоо 2 болон B гэсэн байгуулагч үүнийг давж эргэлтэн гэхлээр тийм ээ өөрөөр хэлбэл нэгээс 2 хүртэлх зайгаар за 2-оосоо бид бол эхлээд тэнхлэг рүү перпендикуляр шулуун татчихна. Энийг тойрж эргэлдэж байгаа учраас түүний дараа 2-оос 1-ийн тийм ээ аслагдах цай гэхэлэр чинь одоо хэвтэй автод тэр бодит төр гэж байна ш. Тэгэхээр энэ нэгээс 2 хүртэлх цагаа хэмжиж аваад нэг дээрээ төвлөж аваад тийм ээ ийшээ татсан перпендикуляр таа огтлцуулна. За тэгэхээр энд бидний 2 цэгийн одоо тийм ээ эргэлдээ дэлгээс дээр гарч ирсэн байрлалыг гарч иж байгаа гэсэн. Тэгэхээр 3-ыг 4-ыг 5-ыг мөн адилхан тийм ээ байрлуулж болно. За бүгдээрээ 2 3-ын зай 3 4-ийн зай 4 5-ын зай бүгдээ тэнцүү байгааг бол мэдчихэж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо басан цэгүүд дээр очиод бүгдээ яах вэ? Нөгөө перпендикуляр шулуунуудтайгаа огтлцуулаад яваад байна гэсэн үг шүү дээ. За ингээд эренгүүд маань өөр хоорондоо тийм ээ байгуулагчид нь өөр хоорондоо параллел учраас параллелаар чиглүүлээд за нөгөө дээд суурь дээр байгаа цэгүүд B цэгийг за мөн C цэгийг D цэгийг E цэгийг тийм ээ ижлэх аргаар байгуулах маягаар болно. За нөгөө E болон 5 гэсэн эренгээс тийм ээ одоо байгуулагчаас төвөөсөө тийм ээ төв одоо тэнхлэгийн дагуу оршиж байгаа энэ байдлаас тийм ээ өөрөөр хэлбэл нөгөө талтаа тэгшхэмтэй байгаа учраас бүгдээ тэгшхэмтэйгээр тийм ээ зөвхөн олж боломжтой байгаа шүү. За энэ бол бидний одоо өнхрүүлэх аргаар дэлгэцийг хэрхэн байгуулах вэ гэдэг аргаар аргачлал авч үзлээ энэ жишгээр. За ингээд дагаж дураагаад хийж үзтгээрэй. За гурвалжны арга. За гурвалжны арга гэхэлэр гурвалжнууд байгуулах зарчмаар ер нь бол асуудлыг шийдвэрлэнэ. За энийг бүгдээрээ конус юм уу пирамид дээр ашиглах их зүгээр. За тэгэхээр энэ нэг юм налуу конусыг сонгож аваад налуу конус дотроо тийм ээ мөн л одоо тас гадуур багтаах маягаар бүгдээр асуудлыг шийдвэрлэе. Өөрөөр хэлбэл мөрийн одоо тойрог сүртэй байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас л ойролцоогоор бол дэлгэж байгаа гэсэн үг. Гэхдээ бид нар энийг бол ойролцоо арга гэхээс илүүтэй яг гурвалжны арга тийм үү өнхрүүлэх арга гэдэг маань хамгийн одоо нэр өвчлөлтэйгээр л одоо дэлгэх боломжтой арга юм шүү гэж ойлгоно. За тэгэхээр хамгийн эхлээд бид нар энэ одоо конусын хувьд бол тийм ээ энд үүсэж байгаа байгуулагчийн тодорхой байрлал S5 за S1 буюу тийм энэ хоёр л одоо нүүрний түвшний байршилтай. За S2, S3, S4 гэсэн байрлалууд бол дандаа яаж юм гэхээр энэ тийм ээ ерөнхий байршилтай байгаад шүү дээ. За тэгэхээр ийм ерөнхий байршилтай энэ ирэмгүүд буюу энэ тийм байгуулагчдыг бүгдээрээ эхлээд түвшний байршилд оруулах хэрэгтэй. За тэгэхээр түвшний байршилд оруулж байгаа тэгэхээр S орой дээрээ төвлөж байгаа 4 S4 гэдэг тийм ээ ирэмгийн бүгдээрээ түвшний байршилд аваад ирчихэв. За тэгэхээр өөрөөр хэлбэл та нар энэ тойргоо ер нь бол тэнцүү хэсэгт хувагаад байгаа гэдэг анхаараарай. Тийм ээ тойргоо тэнцүү хэсэгт хуваагаад тэгшхинтэй учраас нэг талын байгуулал нөгөө талын яг уу одоо тийм ээ тэгшхинтэй химийн тэглэгээр нь ижилхэн зөөгд байгаа гэдэг ойлгороо. За тэгшхинтэй хуурал тэгээд байгаа гэсэн үг шүү дээ. За ингээд бүгднгийн түвшний байршилд S ороод ирээ ингээд төвлөж байгаа түвшний байршилд S-ийг ижилхэн түвшнийг аваад ирлээ шүү дээ. Нэг удаа байр эсвэл 4-ийг 3-ийг 2-ийг гэх. За тэгэхээр чи яг нэг суурьтайгаа ижилхэн өндрийн түвшинд очиж байгаа. За энд бүгдээ аваад ирсэн. За бид нар проект өөрчлөлт гаргаар энэ үдсэн учраас тийм ээ дахин давтахгүй уншихгүйгээр ярилцъя. За тэгэхээр энд бол тэгэхээр бодит хэмжээнд гараад ирж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл энд байсан дүрслэлээс хэмжээнээс энд бол яг урт хэмжээнд гарч ирж байгаа шүү. За ингээд байгуулагчийн тодорхой байрлалуудыг бодит хэмжээгээр олоод ирсэн. За олоод ирсний дараа одоо дэлгэцийн хавтгай дээр S-ийг дурын нэг газар очиод байрлуулад за одоо бүгдээ энэ дээр харж байна. За энэ нэг зай юу S1 зай тийм ээ өөрөөр хэлбэл нүүрний хавтгай бодит хэмжээгээр олдож байгаа. За энэ зайгаа дэлгэцийн хавтгай дээр байрлуулад түүний дараа яг одоо өмнөх өнхрүүлэх аргаар болж исэн шиг тийм ээ одоо 1-ээс 2 хүртэлх зайг хэвтэй проектоос хэмжиж аваад нүн татаад за дараа нь одоо бүгдээрээ 2 эренгийг байгуулах чаа гэж үзвэл 1-ээс S-ээс 2-ын хэмжээг тийм ээ нүүрний проектоос хэмжиж аваад энэ S дээр очиод нүн татчих хэрэгтэй.
За энэ одоо харуулж байна. За энэ 3 цаг. Тэгэхээр энэ тэ 1 2-оор татсан ном. За S 2-ын 1 буюу энэ тийм ээ бодит хэмжээгээр татсан номоор явуулцгаа. Энд одоо нэг тухайн нэрмгийн байрлал хүсэж байгаа. Энэ одоо асуудлуудыг яг одоо эрмэг тус бүр дээр тавтна. Өөрөөр хэлбэл 1-2, 2-3, 3-аас 4 энэ зам бүгдээрээ тэнцүү. Тэгэхээр 2 дээр очиод одоо 2-оос 3-ын зайгаа энэ дээр авч ном татаад дараа нь яг уу S-с 3 зайгаа энэ ном татаад тийм ээ. За мөн S-с 4 зайгаа, S-с 5 зайгаа гэх мэтчлэн ном татж болох хэрэгтэй. Дараа нь нэгээс одоо тийм ээ ишиний тэгшинтэй учраас тэгшинтэй хувиргалт хийгээд талын хувиргалт хийгээд тийм ээ нөгөө талын энд байгуулж хэрэгтэй гэсэн. За ийм байдлаар бид гурвалжны аргыг ашиглаж болно. За энэ дээр тэгээд бид суур аваач бас байрлуулж болно тийм ээ. Буцаагаад одоо бит маань босноо гадаргуу маань үүснэ гэж үзвэл. За ингээд ойролцоо аргаар дэлхээс үүсгэх нь тэгэхээр дэлгэгдэхгүй гадаргууг нь ойролцоо дэлхээс гэж. За тэгэхээр дэлгэгдэхгүй гадаргууд одоо тийм ээ дэлгэгддэг гадаргууг багтаах маягаар нь асуудлыг шийдвэрлэнэ. За энд одоо бүгдээ өөрөөр хэлбэл нэг юм бөмбөлөг гадаргууг жишээ авч үзье. За тэгэхээр бөмбөлөг гадаргууг бүгдээ ер нь яаж дэлгэх гээд байгаа вэ гэхээр энэ бөмбөлөг чинь тийм ээ бөмбөлөг дотор одоо нэг юм бид энэ яг энэ хүн хэсэгт нь тийм ээ ер нь юм жоохон хэсэглэж хуваагаад тэр хүн хэсгийг юм тийм ээ дэлгэх байдлаар хальс хуурж байгаа юм шиг тийм ээ дэлгэх байдлаар асуудлыг шийдвэрлэн. За энд бүгдээр одоо харж байна. За ямар ч гэсэн өдөр бөмбөлөг гадаргуугаа тодорхой ижлэгэн жигд одоо тэнцүү хэсэгт хуваачих. Жигд байх юм бол одоо нэг нь дэлгээл зүчгэд нөгөө хэсэг нь бүгдээр ижлэгэн одоо дэлгэгдэх боломжтой учраас асуудлыг яг хэлбэрхэн шийдэх боломжтой гэсэн. За ингээд тэнцүү хэсэгт хуваагаад за энэ хэсгэнд за нэг цилиндр байгаа гэж бодно. За тэгээд тухайн цилиндрийг тийм ээ за урдаас харахаар ингээд за яг энэ нүүрний уртыргийн дагуу тийм ээ цилиндр маань нүүрний проекцч юм шиг харагдана. За тэгээд за эхлээд бүгдээрээ яах вэ гэхээр тэгэхээр яг энэ цилиндрийн тийм ээ тодорхой нэг одоо яг нэг бөмбөлгийг хуваасан хэсэг маань цилиндрийн тийм ээ гадраг юм шиг төсөөлөх юм шүү дээ. За ингээд хідүүлээ энэ нүүрний уртраг хэсгээ тийм ээ бас тэнцүү хэсэгт ингээ хуваачвал амар. За ингээд үүний дараа бид нар ямар үйлдэл хийх вэ гэхээр мэдээж эдгээр чинь дандаа хэвтэх төвчний байршилтай харагдсан шүү дээ. Тэгээд энэ дараа энд бүгдээ яг цилиндрийн нэг тодорхой байгуулагчуд мэтийн харагдулж байна тийм ээ тэмдэглэсэн баг харж байна. За эндээс бүгдээр одоо жишээлхэд за дэлхийсийн хавтгай дээр тийм ээ за нэг хэвтээ шугам татаад түүний дагуу за энэ 4 гэдэг цэгээ байрлуулаад за 4-өөсөө за бид бүхэн харж байна энэ зайг аваад бүгд дээц хоёр тийш тэнцүү шүү дээ тийм ээ. За энэ зайгаа аваад за түүний дараа одоо энэ нүүрний дөрөөр хэлбэл цилиндрийн суурийг дэлгэж байгаа юм шиг л тийм ээ үйлдэл явж байгаа гэсэн шүү дээ. За эндээс 4-3 хүртэлх зайг тийш эм зай гэж бодвол ийшээ хэмжиж тавьдаг л та. За ингээд тийш энэ 3 2 2 1 1 тэг гэдэг яг энэ зайнуудыг хэмжиж авч ингээд тавьж гэсэн. За одоо бүгдээрээ энэ CBA тийм ээ D гэсэн одоо энэ цэгүүд маань хэвтээ өөрөлдөл тэнхлэгээс тийм ээ хэвтээ автгадаг бодит тортууд нь харагдсан шүү дээ. За энэ дээр бүгдээрээ бодит тортуудаа хэмжиж авч тавиад за нүүр талдаа тэгшинтэй учраас ингээд альбад өгч хэрэгтэй. За тэгээд доод хэсэгтээ мөн бөмбөлөг маань ижлэх нь учраас яг толгой ургалт хийгээд зүүчих хэрэгтэй гэсэн. За ингээд энэ бол юу вэ гэхлээр мэдээж тийм ээ тойргийн маань яг тал буюу тийм ээ талын периметрийн урт гарч ирнэ гэж ойлгоо. За энийг бүгдээрээ тийм ээ нийт одоо хэдэн хэсэгт хувааж өгсөн тэр хэсэгтээ ята гэх тийм ээ
задлж дэлгэж харуулах хэрэгтэй гэсэн. За ингээд одоо 8 тэнцвэр үсэг тийш явлаа гэхэд буцаагаад эдгээрийг өөр хооронд нь нийлүүлэх маягаар тийм үү дэлгээсээ ойролцоо дэлгээсээ үүсгэнэ гэсэн үг. За ийм байдлаар бид нар гадаргууг дэлгэдэг байхаа. За тэгэхээр бодлого тус бүрийг тийм ээ тэмдэглэж авах явцтай ойлгож аваад тухайн аргуудыг өөрийнхөө бодлогод үр дүнтэй ашиглаарай. За ингээд амжилт хүсье.